Монголын дүрслэх урлагийн түүхийн нэгэн хуудсыг бичилзэж, өөрийн нэрийн хуудас болсон буур бүтээлээр оргил болон мөнхөрсөн говь нутгийн хайртай хүү, Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн нэрд зураач, уран баримлч, сэлбэрчин Адьягийн Довчин даваа гэснийг эргэн дурсаж байна. Довчин даваа нь хуучнаар Түшээдхан аймгийн говь түшээ гүний хошуу. Одоогийн Дундгов аймгийн Дэлгэр хангай сумын хашаад хэмээх газар 1932 онд Малчин орд урд насангийн ууган хүү болон мэндэлж, Дэлгэр хангай уул, хул хайрхан, твшин хэр, зосон уул, манхан, төхөм зэрэг хонгортон шаргалтах элс бүрдийн захад өсч үндийж. Тэрээр Өмнөг аймгийн Номгон сумын харьяат Адьяг эндэргөгдөж, төхөм их баг цохоо баян нурууны арврыг даган нутаглаж, багнаас эцэг ихийн хамт аянжин тээлцэж эмнэг хангал тэмээ унаж өссөн байна. Тэмээний зан аран шинг сайн мэддэг, тэмээг хайрлаж, бахархаж чаддаг болон хүмүүжиж, тэмээг хүн шиг мэдэрдэг болсон гэхэд огт хэлсдэхгүй. Үндсээ сунгаж, чиг хан ургах бат бөх загмод шигэ говийн хүмүүс эгэлхэрн цаанаал өнгөтэй. Алив зүйлийг чадмаг хийдэг, эрч хүчтэй, тогтвортой зан төлөвтэй байдаг. Довчин даваа гэсэн бол тийм л энгийн говийн хүн. Зураг зурна, сэлбэр хийн, баримлж барина. Ёстол хуучны улсын хэлцдгээр дархан хүмүүн бурхан ухаантай гэлцдэгтэй. Довчин даваагийн уран бүтээлийн гараа 1959 онд Карло Маркогийн хөрөг зургаар эхэлсэн юм. Улмаар оюутан залуучуудын анхад гур их наадамд оролцож, шалгарч авьяас бэлгэн тодорсон түүхтэй. Ийхүү идэр залуу насндаа уран бүтээлийн гараагаан эхэлж, уран тансаг хэлбэртэй баримлууд, өнгө зохиомж, яруу тунгалаг уран зургууд, зурсан атлаа, зурсан мэт олон сайхан сэлбэрийг бүтээж, түмэн олны сэтгэлд хүрсэн бүтээл төрөвсөн энэ эрхэм хүмүүнийг дурсаж байна. За өмнө говийн зураач нарыг би таньнаа. Сэргэлэн гэж зураач байсан. Дараагаар нь Сугэр. Түүний дараагаар Довчин даваа гэж байлаа. Тэгээ Довчин даваа бид нар чинь бол их ойр. Тэгээ Довчин даваатай дандаа уулздаг. Хотод ирж дандаа уулзна. Өмнө говь дайрш уулзна. Би одоо өмнө говь руу ингээд их уран бүтээлийн томилтоор энэ төр явж ирсэн. Тэгээд очихдгүй Довчин даваатай л уулздаг байсан. Довчин даваа бол баримл барьдаг, зураг зурдаг. Тэгвэл зураачийн хувьд бол их сайн зурагч байсан шүү. Тэгээ тэр ийм масчинаар голдуу зурдаг тийм хүн байлаа. Тэр үед чинь гадаадаас одоо нэг шиг будаг авч, урчуудын хороо будаг аваад тэгээд зураач нартай тарааж өгдөг байсан. Тэгсэн чинь хурцирээд будагт ороод усахгүй дээ. Тэгш нэг жил байтугай хэдийн сар болсны дараа будаг дуусаад тэгээд сэрийн дондод цогтөг байсан. Тэгээд сэрийн донд би тэр үед бас дэрэгдэнд байж ирсэн л да. Би тэр хамт явсан. За будаг манд дууссан гэсэн чи яасан их будаг мөрдгийг тэгсэн чинь чи одоо тэгж тийм их зузаан түрхээд байхдаа зэрэг будаг чинь дуусахгүй яадаг. Тэгсэн чинь сэрийн донд тэгж хэлсэн чинь өөдөөс нь үгүй тэгж их зузаан түрхдэг тэр аргатай учраас илүү олон будаг өгөх хэрэгтэй шүү дээ. Тэгж байж үлээ хөөрхөнтэй. Тэгжил одоо тэр нэр их зузаан зүрхдэг байсан. Ихтэй гой зурна. Их сайхан зурна. Довчин даваа гэсний говь нутгийн магтуу болсон буурын ноцолдон, морь уургалалт, битүүний шүн, галбин говийн домог, лимбийн игшиг, ботгоны хурал дан зэрэг уран зургууд, Улаанбаатар хотын үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баримлын эскиз зургууд, Нанзад Баатар, Төвдөнгийн бор, Эх,
өөр Монголын нутагт бүтээсэн нутгаа сансан сэтгэл морины хөшөө баримл зэрэг хөшөө дурсгалууд нь үнэхээр ч өнгө дүрслэлийн яруу сайхнаар хүний сэтгэлд хүртэл байгалийн гоо тансгийг илтгэн харуулж, говийн үзмжийг өнгөөр дуулж, байгалийн унган төрхийг тольцсон бүтээлүүдийг бидэнд үлдээж. Son 1974 онд бол би Урлын ардын зураач Гаваагаа орчууд дэвлээ харааны нарийн бичгийн дарга Дайр чанд ийм бүрэлдэхүүнтэй бид нэр дорн говь, дунд говь, өмнө говьар уран бүтээлийн судалгаа хийхэд биднэртэй хамт явж исэн хүн бол Давчин Даваа байсан. Давчин Даваа бол ерөөсөө тийм их ажилсаг хичээнгүй нэг ийм бор залуу. Тэгээ тэр хүн бол хамгийн гол нь тэр хүний бүтээл нь бол юу гэхээр бас өөрөө уран зураг зурдаг. Уран зураг зургатаа говийн дуулалыг их гоё өнгөөр хийдэг. Постимпрессионист маягаар хийдэг ийм сайхан хүн. Тэгээд энэ хүний бүтээл нь бол зураг зурна, баримл барина, бас сэлбэр хийдэг. Сэлбэр хийхдээ өмнө говийн миний байснаар бол одоо тэр зөөлөн чулуу байдгийн барилт гээд тэргээр бол их сайхан чулуу сэлбэрүүд, бэлэг дурсгалын сэлбэрүүд бол хийдэг тийм хүн. Ерөөс ажил хичээнгүй. Өмнө говийн дураачдын гол одоо төлөөлөгч бол яа харахгүй Давчин Даваа. Өөрийн гэсэн арга барилаар өөрийгөө л одоо тэр уран бүтээлд бол илэрхийлсэн ийм хүн. 83 он би санаж байна. Өмнө говийн декатын үзэгчлэн болсон. Тэгэхэд бол одоо зураачдын үзэгчлэн болоод энд бол өөрөө их сайхан бүтээлүүд хийсэн. Тэгэхэд бол төв хараанаас бол одоо удирдах нам төрийн удирдагчид Баал дарга Филатовга тэр удирдах хөхий улсууд ирсэн. Тэгээд зураач Давчин Даваа анхудаа салбарын хэмжээнд урлан гавьяач зүтгэлтэн гэсэн алдар хүндэт цолыг авсан тийм түүхтэй. Давчин Даваа гэсэн нь 1962-оос 1989 онд Өмнө Говь аймгийн урчуудын салбарт дагалдан зураач, салбарын эрхлэгч. 1989 оноос Өмнө Говь аймгийн Ёлын амны музейг үүсгэн байгуулж, улмаар тэндэн ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэврт гарсан байна. Түүний бүтээлийг үнэлж 1981 онд Алтан гадас удан, 1983 онд Урлагийн гавьяац зүтгэлтэн цолоор тус шагнажээ. Сая дурлалын 10 хоног урлагийн авьяасан олныг тодруулж, мөрд наримдах Монгол ард улсын урлагийн болоод соёлын гавьяас зүтгэлтэн улсын гавьяас жүжигчин цолыг дөрвөн хүн хүртэж, сая дурлалын байгууллагад олон жил идэвх зүтгэл үр бүтээлтэй ажилласан зарим хүмүүс төрийн дээд шагнал одон медалаар шагнаглаа. Өмнө Говь аймгийн сая дурлалын 10 хоног говийн нутгийн бүтээч хөдөлмөрчдийн улс төр хөтөлбөрийн идэвхийг өрнүүлсэн чухал арга хэмжээ болж, Монгол ардын хувьсгал намын 18 дугаарыг хүрэл Монгол ардын хувьсгал намын түүхрооны удаа дараагийн бүгд хурлын шийдвэрийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд шинэ уриал уулзах болсон. Түүний авьяас бэлгийг өвлөн суралцсан шавнар болон үр хүүхдүүд нь уран бүтээлээ уламжлуулсаар байна. Говь нутгийг тэмээгүй төсөөлхийн аргагүй. Тэр ч утгаараа тэмээний алха, гიშгдэл, хөдөлгөөн зэргийг бүтээлдээ шингээж, Давчин Даваа гэсэн буур бүтээлийг хийсэн нь энэ амьтны дүр, анатом, зам байдал зэрэгт уран бүтээлийн томоохон эргэлт хийж, өндөр босго тавьсан бүтээл болсон юм. Хамгийн гол дээр бууран баримлыг жижигээр хийсэн шүү дээ. Барилдит гэдэг чулуугаар ингээд хийгээд тэгээд тэрнийгээ томруулаад учиргүй томруулаад тэр чинь ерөөсөн Өмнө Говийн брэнд одоо буур байх хэвээр гээд тэгээд тэр жижигхэн тийм чулуун сэлбрээсээ томруулаад хийсэн. Тэр жижиг сэлбэр нь маш гоё
Яг л одоо тэр Орсон буурагч одоо бид нар говийн улсууд бүгдээрээ мэдлгүй байх тий. Яаж ордгоо, яаж хайгалдаг уу, ямар сүртэй байдаг үү гэдэг бүгдийг мэднэ шүү дээ. Тэгээд тэр Орсон буурын баримлыг Өмнөд Говь аймагт анх барьсан юм да. Тэр амьдат айхаар орох гэдэг чинь Өгсөн буурын толгоноос амьдат айна гэдэг чинь тэр байхгүй юу? Тэр их том өнөөс чинь тэмээнүүдээ сүрддэг байх үү гэж. Тэгвэл ухаантай амьд шүү дээ. Баримлч гэсэн тэрнээсээ сүрдэж байгаа юм шүү дээ. Тийм л их сайн барьсан та тэгэхээр яг л буур байгаа юм шиг. Тийм байсан. Монгол улсын урлагийн гавьяа зүтгэлтэн Довчин Даваагийн 1974 онд Тэмээжтийн улсын анх дугаар зөвлөгөөнд зориулан оруулсан буур хөшөөний 50 жилийн ойг угтаж энэхүү гайхамшигт бүтээлийг мөнхжүүлэхээр зорж байна. Он цагийн урсгалд улам тод гялалзаж анхны төрхөөрөн хадгалагдах энэ хөшөөг Монголын соёлын үнэт өв болгон дээдэлж дотооддоо төдийгүй олон улсад сурталчлан таниулах ажлыг идэвхтэй хийж байна. Зэхүү уран сэлбэрч Хүүбаатрын санаачилгаар буур хөшөөг орчин үеийн дэвшилт технологи ашиглан бэлэг дурсгалын зүйлс болон Өмнөд Говь аймгийн брэнд болгон хөгжүүлж буй соёлын бүтээлч үйлдвэрлэлийг шин түвшинд гаргаж буй тун сайшаалтай үйл хэрэг юм. Ухаалсан цагаас л гэдэг. Тэгээ хүүхэд байх цагаас л Өмнөд Говь аймагт маань байх одоо өвөөгийн маань хийсэн тэр буур бүтээлийн дэргэд очиж сүүдэртэн тоглож тэр буур бүтээлийг тойрч одоо тэмээ гэж ийм сайхан амтан байд юм. Тэр дундаа буур гэдэг ийм сүрлэг амтан юм байна гэдгийг бол тэр хөшөөнөөс нь хүүхэд байх цагаас л мэдэрч өссөн. Тэгэл том болоод одоо өвөө авшгаа ийм сайхан уран бүтээлч хүн болох юмсан гэж ихээр мөрөөддөг байсан. Байнга л одоо тэр өвөөгийнхаа буур бүтээлийнхаа буур хөшөөний дэргэдүүр өдөр болгоно л гардаг байсан. Тэгээд тэр хүмүүс очиж тэр одоо зураг хөргөн даруулдаг, тэрүүгээр нойр орчмоор нас зугаалдаг, хүүхэд байхдаа хүүхдүүд бүр авираад бүр тэмээн дээр буур хөшөөн дээр мордож тоглодог ч байсан. Тийм үе байдаг байсан. Тэгээд яг л бодит тэмээ шиг тэгээд санагддаг байж лээ. Уран бүтээлч хүн маань бол өөрөө байхгүй ч гэсэн уран бүтээл нь үргэлж ингээд одоо амьд байдаг. Одоо тэр утгаараас тэр одоо өвөө аавын маань барьсан одоо энэ буур бүтээл бол одоо хэдийн хагасцсан жил бол өнгөрсөн байна. Тэгээ энэ бүтээлийг одоо ингээд байгаа чигээр нь яг энэ унган төрхийн одоо алдагдуулахгүй одоо мөнхөлж авч одоо орчин үеийн инновац ингэсэн одоо 3D принтер мөнхөлж авч чадсандаа бас их баяртай байна. Тийм говь гэдгийг одоо үнэхээр тэр тэмээ гэдэг гайхамшигтай амтнаас одоо салангад төсөөлж аргагүй. Тэгээ энэ сайхан буур одоо энэ Говь нутгийн Өмнөд Говь нутгийн одоо улсын брэнд бүтээгдэхүүн болж байгаа юм байна. Их сайхан юм байна. Тэгээ үнэхээр уран бүтээлч хүний бүтээсэн бүтээл мөнхөд орчтын хүмүүний сэтгэлд одоо ингээд сагаас саг үеэс үед ингэж боломжигдож хөрч явдгийн тод сайхан жишээ бол үнэхээр энэ байна. Тэгээд говийн бэлэг тэмдэгэ бас нутгаан бол үнэхээр хүн алдаршуулдаг гэсэн сайхан үг байдаг. Тэгээд энэ бүтээлээрээ бас говь нутгаа алдаршуулж байгаа төвөн дэлгэрүүлж байгаа нь одоо үнэхээр тийм сайхан уран бүтээлч хүний бас одоо үнэхээр мөнхийн сайхан хувь хишиг тавилан өрөөл юм аа гэж бодож байна. Тэгээ манай аймгийн удирдлагууд бас соёлын бүтээлчүүдийг дэмжих зорилгоор Довчин Даваа гавьяатынхаа энэ буур хөшөөг одоо зэхүүн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн болгоод буур ингээд жижигхэн дэвшилттэй технологи ашиглах 3D технологиор буураа хийсэн байгаа. Энэ бүтээл бол Өмнөд Говийн бест нэг одоо брэнд болсон байна гэж манай мэргэжлийн хүмүүс хэлж байна. Маш гоё байна тий. Доовлостой Довчин Даваа гавьяатын тухай сайн мэднэ. Ах захын бодлоосон нэг хадахгүй шүү. Тэгээд техникийг мэдчихээд яваад зүгээр яг ер нь ихтэй мөрийн авьяас мэддэг чадвараараа ингээд өөрийнхөө дуртай юм хийгээд яваад байдаг. Манай Ахмад олон бийлээ. Тэдний нэг нь Довчин Даваа. Тэгээд би бас гайхчихсан байна. Аймаг батгамд л өөрийнхөө алдалтаа сүргийн манлаа гэдэг шүү дээ. Ингээд хийжтэй уран сайхан урлагийн үнцний тухай бол би хэлж чадахгүй. Энэ төлтэй тэргүү хийгдээд олон түмэнд ингээд хайрлагтаад баяраа эзэлсэн юм
дурсгалуудыг зүгээр хүндлэл байлгаж яхаас яах вэ тийм ээ? Хүний хийсэн юм гэдэг дээр нь олон түмэн өөрсдийнхөө үзмжээр үндэмжээр тийм ээ? Үндэ тайрлаад явдаг байх л да. Би тэгээд бас гайхсан энэ сонд юм байна. Баярлал. Тэгээд бас загцаач юм. Амьдрал гэж тийм ээ. Би бол бодож байхдаа энэ одоо тэр өмнө говийн бэлэгдэл болцсон буур юм байна шүү дээ. Бас тэр дүрс мөрсөрэж бас их тэмийг сайн мэддэг хүн байсан юм байна. Би ч бас мэддэггүй шүү дээ Товчин Даваагыг. Тэгээд одоо энэ буур өшөө төв одоо цэцэрлэг хүрээлэнгийнхаа төвд ч юм уу өшөө том болгоод хүрэл болгоод тавьчихвал хүүхдүүд нь байгаа тэр үеийн бас мэддэг харьцаж байсан уран бүтээлчд байгаа юм чинь нийлж байгаад одоо өмнө говь аймаг чинь зэсээр дэлхийд алдартай юм чинь оюутлогын зэсээр хүрэл баримл болгоод тавьчихвал энэ бол мөнхийн бүтээл болчихно. Мөнх хүрэл бол одоо баримлын хамгийн сонгодог материал шүү дээ. Тийм учраас одоо хүүгээр нь өдөрдуулаад том хэмжээний яг өмнө говийн одоо бэлэгдлийг одоо жинхэнэ тодтогж өгөх юм бол тэр л байна л гэж бас санаж ирсэн. Удахгүй тэмээний тухай мэддэггүй болчихно шүү дээ. Одооны залуучууд бол тэмээхрээ хоёр бөхтэй тийм уртл. Тэгээ орчин үеийн гэхлээрээ бүр айлаа гаалдан тийм учраас энэ бодтой өөрийн гэсэн одоо буур гэдэг юмтныг яг өөрийнхөө мэдрэмжээр хийсэн болохоор бас цааш нь уламжилж удаан настай байлгыг бол хүрэл болох хэрэгтэй л гэж бодож байна. Ийхүү өмнө цэнхэр говь нутгийн дүрслэх урлагийг хөгжүүлж өөрийн нэрээр мөн хөрж ард олныхон сэтгэлд сураг болон сүндэрлсэн нэрт буур хөшөөний эзэн Товчин Даваагийн амьдрал уран бүтээл ард олноо гийгүүлж мөнхөд гэрэлтхийн дэлгэр өрөөлийг өргөё. Өмнө говь аймагт дүрслэх урлагийн үнэт уламжлалыг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлчдийн авьяас сэтгэлгээний илэрхийллийг дэмжих зорилгоор Монгол улсын урлагийн гавьяц зүтгэлтэн Адьягийн Товчин Даваа гэсний нэрэмжит говь арт дүрслэх урлагийн үзэсгэлэн 2023 оноос эхлэн зохион байгуулагдж байна. Энэхүү үзэсгэлэн нь өмнө говийн уран бүтээлчдийн ур чадвар, уран сэтгэлгээний нэгдэл болсон томоохон наадам төдийгүй энэ жилээс эхлэн улс орон даяар нээлттэй 2 жил тутам уламжлал болгон зохион байгуулагдах зорилт тавьж байна. Цаашдаа уг үзэсгэлэн олон улсын хэмжээнд хүргэж, говийн урлагийг дэлхийд таниулах алсын хараатаагаар хөгжүүлж байгаа юм. Говь артын зорилго нь уран бүтээлчдийн авьяасыг дэмжих, харилцан туршлага солилцох, шин санаа, урлагийн урсгалыг түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ жил үзэсгэлэн Өмнө говь аймгийн засаг даргын 2025-аас 2028 оны өсөлттэй өмнө говь хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа нь урлаг соёлыг дэмжих төрийн бодлогын тод илэрхийлэл боллоо. Мөн ирээдүйн залуу үеийг урлаг татан оролцуулах, гоо зүйн мэдрэмж төлөвшүүлэхэд онцгой ач холбогдол өгч байна. Өмнө говь аймгийн ноён сэрвэ хийцэн аяга, уран хатгамал, чулуун сэлбэр зэрэг өвөрмөц урлагийн чиглэлээр Монгол улсад нэрд гарсан бөгөөд эдгээр уламжилт урлагийг орчин үеийн дүрслэх урлагтай хослуулан хөгжүүлж байгааг говь арт үзэсгэлэн тод харууллаа. Энэхүү үзэсгэлэнд би энэ ноён сэрвэ хийцний мөнгө аягаар оролцож байна. Ноён сэрвэ хийцийн ер нь онцлог бол ер нь нэлээд дээр үеэсээ эхлэж нөгөө орц ихтэй эдлэгээ удаантайгаар алдартай тийм аяг. Ер нь бол ноён сэрвэ хийцнийх гэхэд бол мэдгүй юм бараг л ер нь бас ховордоо. За энэ ноён сэрвэ ер нь бол ингээд бүх юм ноён сэрвэгээр хийж байгаа. Энэ доогуур нь одоо орохдоо энэ 9 эрдний яг ингээд байглаар нь ингээд 9 эрднийг шигтгэж өгсөн юм байгаа.
Тэгээ яг өөртөө болоход ингэж хийсэн 9 үеийн үе удамдаа 9 үеэрээ идэлнэ гэдэг юугаар ингэж бэлэгдэж хийсэн. Хүүхдүүд нь маш их талархаж байна. Газар газраас бас янз янзын олон бүтээлүүд ирс үнэхээр сайхан болж байна. Говь арт гэдэг үзэсгэлэнгийн нээлтэнд ирсэндээ маш их баяртай байна. Энэ зураач баримлч, сэлбэрч, давчин даваа гэсний нэрмжт энэ үзэсгэлэн бол ер нь жил болгон гаргаж энэ залуу уран бүтээлчдийг улам хөгжүүлж энэ нутгийнхаа уран бүтээлийн чанарыг сайжруулж уран бүтээлчдийн яшин дэвшүүлж алдар нэрийн өндөрт өргөжөнтөр явхал хэрэгтэй юм да гэсэн санал тавья. Уран бүтээлчдийн авьяас бол чадварлаг сайн бүтээлүүд байна. За энэ шалгуур нь бол юу хамгийн гол нь уран зураг, тэгээ баримт, сэлбэр, хатгамал гэсэн төрлөөр шалгууруулалт хийхээр төлөвлөлтөд тэр төлөвлөсөн ажлыг юу өрдөж харлаа. Бүтээлүүдийн хамгийн гол нь нөө хийсэн бүтээлүүдийн урлагийн чанар нь хийсэн бүтээлийнх нь хийгдсэн төрлүүдийн харж шүүх ажиллагаа хийлээ. Тоороо болдог. Хуч хийсэн. Аавын минь одоо нэрмжтийн үзэсгэлэнд хүрэлцэн иж уран бүтээлээр оролцож байгаа найздаа энэ гарын бэлгнээс ингэ сайхан тусалж байна. Ямар гоё баярлалаа. Уран бүтээлчтэй. За энэ уран бүтээлийн үзэсгэлэн болвол 2 цолоогаан болж байгаа. Хамгийн анхны бэлэг авсандаа бас баяртай байна. Тэгээд одоо гэр бүл хамаатан цадны зүгээс одоо бүх уран бүтээлчтэй зориулаад одоо талархлын юм загтал бас загтлын хэсэг ингэ гаргасан байна. Өөрөөсөө гараараа хийцгээгээд. Тэгээ миний өөрийнхөө нэрийг олоод энэ дээр сайхан талархлын загтлаа. Аа тий. Одоо тэгээ сэтгэл бүх юм байна. эрхэм хүндэт уран бүтээлч таны ялгсан уур чадвар, сэтгэлийн халуун илч, гооцын нарийн мэдрэмжээрээ энэхүү үзэсгэлэнг өнгө нэмэн гээгүүлж үзэгч олон түмний сэтгэлд урам зориг, ухаан сайхныг мэдрүүлсэнд гүн талархал илэрхийлье гэж байна. Энэ үзэсгэлэнг бол одоо илүү өргөн дэлгэр илүү одоо оролцоотой болох юм байна. Одоо наан болох бас арга хэмжээнүүдийг одоо хаана одоо зохион байгуулах юм те. Тэгээд энэ үний бас энэ нийт одоо бүтээлүүд за мөн одоо орхигдсан, гээгдсэн, алдагдсан гэдэг ийм олон одоо энэ одоо 100-ны турш одоо олон жилийн турш цаг хугацааны турш одоо дурсамжийн зүйлүүд байдаг. Тэрний араас бас одоо энэ өмнө үеийн бүтээлч суугийн үний бүтээл бол те орон нутгийнхаа өмнөд өвгөн бүтээлийн араас бас энэ одоо хөгжих байгууллагууд аймгийн одоо өдөрт бодлоос явах юм шаардлага цаг хугацаа үүссэн гэдгийг өнөөдөр одоо энэ багийн хугацаанд одоо маш олон хүнээс маш ихтэй мэдээллийг аваад урлагийн бүтээлийг дэмжих бодлого бол одоо тасрахгүй илүү одоо өргөжиж ингэж явна гэдэг юм бол энд
хэлье. Тэгээд амжилтсаа баярлалаа. Ер нь бол аймгийн засаг даргуулын ажиллагааны өсөлтөд өмнө говь хөтөлбөрийн хүрээд бид нар соёлын үеийг хөтөлбөрийг энэ жил батлуулсан. Тэгээд энэ хөтөлбөрийн хүрээнд олон энэ дүрслэх урлагийн чиглэл соёлын бие өвлөө уламж нартай хөгжүүлэх олон ажлуудыг бодлогын түвшинд хийж байгаагийн нэг ажил маань өнөөдөр энэ. За өнөөдөр энэхүү одоо үцгэлэнгийн онцлог нь гэвэл үцгэлэнд оролцож байгаагүй шинэ одоо өвлөө уламжлагчид маань шинэ уран бүтээлчд маань оролцсон байна. Олноороо иж оролцсон байна. Тэгэхээр энэ үцгэлэнг зохион байгуулж байгаа эцсийн үр дүн маань энэ юм аа. Бид нар шинээр өвлөө уламжлагчдаа уран бүтээлчдээ нээж тэднийхээ уран бүтээлийг одоо олон нийтэд сурталчилж таниулах ажил бол хамгийн чухал эцсийн үр дүн. Тэгэхээр өнөөдрийн энэ үцгэлэнгээс харахад бол үнэхээр бидний ажлын үр дүн, бидний ажлын зорьсон зорилгодоо хүрж байна гэж үзэж байна. За энэхүү үцгэлэн зохион байгуулахад аймгийн засаг дарга, за захиргааны хамгийн газар, за 40 хагасны маань үр хүүхдүүд, за дээрэс нь Монголын орчуудын эвлэл хамтран зохион байгуулаад дэмжиж хамтран ажиллаж байгаад үнэхээр шин сэтгэлээсээ талархаж байна. За эхний үзэсгэлэнд бол ерөнхийдөө 45 гавьтыг уран бүтээлийг одоо дүрслэх урлагийн нийт салбарын хүмүүс таниулах мөн одоо ард нийтийг соён гэгэрүүлэх чиглэлийг баримтлал зохион байгуулж байсан. Хамрах хүрээний хувьд бол говийн бүсийн аймагуудын уран бүтээлчдийг оролцуулъя гэсэн бодлогоор зохион байгуулсан. Одоо энэ 2 дахь удаагийн наадам нь бол бас жоохон нээлттэй улсын хэмжээнд энэ 45 гавьяатын уран бүтээлийг олон нийтэд таниулах мөн одоо энэ говьарт гэсэн үзэсгэлэн зорж ирдэг чансаатай уран бүтээлчид энэ үзэсгэлэн тэмүүлж ирдэг. За мэдээж бид бүхэн энэ говьарт үзэсгэлэнг одоо Монголын орчуудын эвлэлээс зохион байгуулдаг хавар шиг, намар шиг, Монголын сайхан орон шиг томоохон хэмжээний үзэсгэлэн болохыг ер нь зорж ажиллаж байна. За гэхдээ бол одоо яг 2 дахь удаагийн наадам нь бол ингээд зохион болгож байна. Яваандаа бүх уран бүтээлчид бүр говийг тэмүүлж ирдэг тийм том сайхан үзэсгэлэн болгох. Мөн энэ үзэсгэлэнг одоо хүсэн хүлээдэг хүүхэд багчууд одоо дүрслэх урлагаар одоо хичээлж байгаа хүмүүсийг одоо соён гэгэрүүлэх тийм ээ ард түмний одоо бүх нийтийн соёлын боловсрол олгох маш олон чухал юм ач холбогдолтой юм аа. Энэ удаагийн үзэсгэлэнд 43 уран бүтээлчин 90 гаруй бүтээл дэлгэгдэж, говийн уран бүтээлчдийн сэтгэл ур чадварын өнгө тодхон мэдрэгдэл. Үзэсгэлэнгийн хүрээнд шилдэг 3 уран бүтээлчийг шалгаруулж, тус бүр 2 сая төгрөгийн шагналаар шагнахаас гадна агуу зураач Довчин Даваагсны гэр бүлийн санаачилгаар хүрэл буур цом болон 1 сая төгрөгийн урамшууллыг 2 уран бүтээлчид гардууллаа. Энэхүү бүтээл нь миний одоо дотны найз маань одоо захиалж өөрийнхөө өргөгийг зурулсан байгаа. Тэгээд бид нь өөрийнхөө залуу насыг бас яг уран зурагт хадгалж авч үлдээ гэж одоо санаачлаад үсээд тэгээд энэхүү бүтээлийг одоо бүтээсэн. Гэхдээ бүтээхтэн бол яг одоо иж бүрэн сайхан Монгол дээл хувцас малгайтайгаа ингэж бүтээлгээгээд тэгээд энэ зураг бүтсэн түүх нь бол одоо тийм байгаамаа. Үзэсгэлэнд одоо би заавал хүндэтгэлтэйгээр Довчин Даваагаа өмнөх сайхан уран бүтээлчтэй хүндэтгэж өөрийнхөө бүтээлээр заавал оролцсноо гэд одоо өөрийнхөө 3 том бүтээлээр одоо энэ үзэсгэлэнд оролцож байна. Ер нь дараачтай одоо манай Өмнө Говь аймаг өөрийн гэсэн яг одоо уран зургийн тийм галерейтэй болно гэсэн тийм төлөвлөгөөг би сонсож байсан. Тэгэх юм бол бүр олон улсын хэмжээний уран бүтээлчд оролцох, мөн одоо Улаанбаатар Монголын хэмжээнд сайн уран бүтээлчд оролцдог одоо тийм сайхан өргөн дэлгэр үзэсгэлэн болно гэдэгт би бол итгэлтэй байна. Үзэсгэлэн зохион байгуулж байна. Маш олон гоё уран бүтээлчид ирсэн байна. Энд бол үнэхээр чансаатай гоё бүтээлүүд дэлгэгдсэн байна. За Чингис хааны бурхамчилсан бүтээлийг болохоор Бүр Батгай 2020
21 онд надад зурж өгсөн мөн ногоон дээрх бурхны зураг зурж өгсөн. Ингээд хоёр сайхан бүтээлийн зураг зурж өгснийг одоо би ингэж амьлуулж уран хатгамлаар ойсон байгаа. Ингээд 4 жил уралсны эцэст одоо ингэж ийм сайхан бүтээл минь амиллаа. Азраг сартаа амарцгаан шаарцгаан хар зараг хийсэн байгаа. Тэгээд анатомийн булчин шүрэмжийн өөрхөн чадхын хэмжээнд л гаргасан. Тэгээд нэгдэл дээр нь Монгол бичгээр унаг мөхөн босоо төрж уйсан хөлгүүд нь магнайлж байгээ гэж монгол бичгээр бичсэн байгаа. Анхных нь өсөлтөнд оролцож амжаагүй. Тэгээд дэнслэгт нь зорж оролцлоо. Үнэхээр сайхан өсөлт болж байна. Олон уран бүтээлчд оролцсон байна. Тэгээд сайжтайстай улам өргөн дэлгэр болж илүү олон уран бүтээлч хамрагдаж илүү олон сайхан бүтээлүүд төрөх байх гэж бодож байна. Сэтгэл өндөр байна, гоё байна. Тэгээд энэ бол одоо 2 дахь жилдээ зохион байгуулж учраас сэтгэл маш их өндөр байна. За мэдээж энэ хот хүрээгээс бас хүмүүс оролцсон. Манай өмнө говийн гар орчууд бас их олон байлаа. Тэгээд мөн одоо хөдөөний малчид их байлаа. Дандаа одоо өөрийнхөө байгалийн урыг ашиглаж бас юм хийсэн бүтээлүүдээр авчирсан сайхан үзэгсэн болж байна. За нэрмж чаналууд одоо хүрлээр одоо цутгуулж хийлэгдэг. Тэгээд урд нь бол одоо гуйлаар цутгуулж одоо 2003 оныхт бол гуйлаар цутгуулж 2 хүнд өгсөн бол энэ жил бол хүрлээр цутгуулж одоо хийлгэсэн. Тэгээ яг хуу заг тэмээ хоёр холбоотой гэдэг утгаараа би доотлын суурийг бол загаар хийсэн. Тэр нь бас их онцлогтой болсон. Хүмүүст их бас сайхан санагдж байна гэсэн. Тэгээд за өргөдөлтэй амжилт хүсэж баяр хүргэе. Эдэр онгод гэдэг нэртэй бүтээлээр оролцож байна. Ер нь тэгээд хүн болгон хийм орон дээр суурилж ийн бид бүхний энерги гэрчим ингэж хөлгөлж явдгаа гэж ингэж үздэг. Тийм учраас бид бүхний онгод хиймар тэр бүхнийг бэлэгдэж залуу насны эдэр онгодыг бэлэгдэж уран бүтээлээ хийсэн. За Довчин даваа агсны нэрмжид говь арт үзэсгэлэн бол одоо говь нутгийн уран бүтээл залуучдын хувьд бол хамгийн их хүсэн хүлээж энэ одоо тэмцээний хүсэн хүлээж уран бүтээлийн тойрвж тий энчээс одоо Гран При цомыг авах юмсан гэж ингэж бодож өөрсдөө бэлдэж хувцалж яадаг ийм тэмцээн учраас миний хувьд бол одоо маш их сэтгэл өндөр байна. 2 жилийн өмнө яг энэ тэмцээнд анх оролцоод өсөх ирээдүйтэй гэдэг шагнал авч ясаа одоо өнөөдөр яг ингээд Гран Приг авцсан хүсэж байна. Миний хувьд бас цаашдаа уран бүтээлийн тойрвах илүү цаашаа өшөө хичээх ийм уран зориг авсан ийм наадам болж өндөрлөө гэж бодож байна. За миний бүтээл бол хан уулын домог нэртэй бүтээл ба тэгээд гурван сайхан уулынхаа ороогоос ерөнхийдөө хан уулаа харахад одоо далайд одоо хөвж байгаа халимны нуруу шиг харагддаг гэж одоо манай нутгийн арт хүмүүс ярьдаг. Тэгээд одоо нутгийн артынхаа аман домгоос хэдүүлж өөрхөн бүтээлийг тойрсон байгаа. За энэ хүү одоо олон жил болсон үзэсгэлэн маань ерөнхийдөө бол одоо бидний одоо залуу хойч үед маань маш их хэрэгтэй үзэсгэлэн гэж бодож байна. За ерөнхий боловсролын одоо сургуулиуд одоо сурагчид маань энэ хүү үзэсгэлэн одоо үзээд ерөнхийдөө бол одоо говь нутгаас одоо ирээдүйд гарах урлагийн одоо том мастерууд маань эндээс одоо төрөн гэдэг би одоо итгэлтэй байна. Говь арт бол говийн онгон байгаль, хүний сэтгэл, уран бүтээлчдийн урам зоригийг нэгтгэсэн урлагийн баяр наадам бөгөөд Монголын дүрслэх урлагт шинэ өнгө, шинэ амьсгалыг авчирч байна. Монголчууд эртнээс ахуй амьдралдаа урлагийг шингээж, гоо зүйн мэдрэмжээр ертөнцийг харж ирсэн ард түмэн. Энэ уламжлал өнөөдөр ч үргэлжилж, айлбар урлагийн үнцнийг мэдэрч хайрлан хамгаалж байгаа нь юутай сайхан билээ. Урлаг бол хүний сэтгэлийн илэрхийлэл, нийгмийн сайн сайхны амьд амьсгал.
нэгэн зураачийн мөрөөдлөөс говь арт урган дэлгэрч Монголын соёл урлагийн шинэ хуудсыг нээж байна.